Амар мэндэ амгалан сайн байна уу? Өврийн сайхан хангайд адуучин дүмний баяр ихэллээ. Өврийн сайхан хангайн тал нутаг уус толгодоор өглөөний наран алтан цацрагаар гийгүүсээр мандан гийж тал дүүрэн асгасан шагаа мэд адуун сүрэг багширч адуун сүргийн янцхаах дуунд адуучин залуус урамшин сэргэж нарийнтэй сумын нутагт адуучин дэмзэн эхэлж төмөн олноо баясхан бахархуулж эрийн хиймэр эдрийн жихвага гайхуулан байна. Эр хүний хиймэр адуунда адууны хиймэр эзэндээ байдаг хэмээн өвөг дээдсийн сургаалын дагуу уламжлал ухаан уур чадвараа сорин нарийн тээлийн нутагт чууллаа. Өвөрхөнгө аймгийн адуучдын холбоо нь энэ жил Монгол улсын авраг шалруулах адуучин нэмзэнийг Өвөрхөнгө аймгийн 900 суманд Тус аймгийн адуучдын холбоон дэргүүн зогц сайхны давг дөрж нутгийн ард иргэдтэйгээ хамтран өндөр зохион байгуулалттай амжилттай зохион байгуулсныг онцлон дуулгах нь зүйтэй. Өвөрхөнгө аймгийн баруун бүсийн авраг шалруулах адуучин нэмзэнийг нарийнтэй сумд зохион байгуулж тус тэмцээнийг нарийнтэй сумын адуучдын холбоон дэргүүн даваа давгийн отхон бат нутгийн ард иргэдийн дэмжлэгтэйгээр нарийнтэй сумын шарга 1-р баг Багантын ам хэмээх газар амжилттай зохион байгуулсан бөгөөд баруун бүсийн 9 сумын адуучин залуус хурд хүч ухаан чадлаа сонин өсөлтсөн юм. Тэнхээд хүлгийн төвөргөөнд тамгалагдсан цаг дуултын хөндөй тэнгэр багантсан дагтаг ян завын нуруу зэйлхэн хоолотнуудын өлгийн нутаг цэрэн тогтох аваргын төрсөн нутаг адууны туурайнд тамгалагдсан шагжийн тал аргал тэнгэр бэлдсэн өшгөггийн хөндөй нөөдлийн жимээр тамгалагдсан тээлийн нуруу нутгаа сахин үлдсэн ноён хатан зохио нар тоссон арц нарийн нуруу наадмын доостай мандал хайрхны шил зүүл бүрэн дэлгэрсэн нарийн тэл нутаг минь оо. Өнөөдөр тэмцээн уралдааныг ивент итгэж дэмцэн эрхмүүдийг дурдвал аймгийн алдар туяач давчингийн цэрэн бав сая 400 мянга аймгийн начин Соддом дэржгийн бат сайхан 500 мянган төгрөг шарга 2-р багийн дарга Батуулгын базар сад 400 мянган төгрөг сумын адуучдын холбоон дэргүүн даваа давгийн отхон бат хурдан удмын адуугаар дэмжин ажиллаж өнөөдөр тэмцээн уралдаанд адуун зүрэг оруулж дэмжлэг үзүүлсэн Өвөрхөнгө аймгийн Тарагт сумын Мөнхбатын алтан гэрэл хүү Гомбсөрөн бат сайхны сундуунаар адуун зүрэг оруулж дэмжлэг үзүүллээ. Инхүү өврийн сайхан хангаан нутагт адууны хиймэр сэргэж адуучин залуусын ур чадвар эм нэгдэл уламжил соёл нэгэн дор зохицлон харагдсан сайхан тэмцээн уралдаан болж өндөрлөө. Алс холын замдаа альжаа жалралгүй ирвөө. Адуучин энэ тэмцээндээ амгалан морилж ирвөө. Эрхэм хөндөд азуусан залуучуудаа та бүхэн минь сайн байцгаана уу? Би амгалан сүрэг тарган сүүцгээ айдаа нарвин өнтөө сайхан өвлцөхөж байна уу? Сүрлэг өндөр тээлийн нурууны хам бэлээс сүүн засалтай цагаан овооныхоо дэрэгдээс шөөгөн урсдаг таацын голынхоо хөвөөнөөс шуранхайн төрлөгтэй уртын дууныхаа төрлөгнөөс эрхэм хөндөд адуучин та бүхний энэ өдрийн хаан амгалан хатан мэндийг айлтган мэдчилье. Өвөрхөнгө аймгийн баруун бүсүүдийн сумдуудын адуучин тэмцээн өнөөдөр нарийнтэй сумд мань болж байна. За энэ хүү тэмцээнийг зохион байгуулахад нарийнтэй сумын адуучдын холбооны дарга Отгонбат, за ивент итгэгчээр аймгийн алдар туяач Цэрэн бав, аймгийн начин Бацаахан 2-р багийн засаг дарга Базар сад нар маань одоо ингээд бас ивент итгэн оролцож байгаа. За мөн манай 2-р багийн малчин даваа дахын үр хөвгтүүд маань бас ивент итгэн ингэж оролцож байгаа. За ингээд энд хуран цугласан нийт адуучин та бүхний минь одоо хуургачмаар сурцтай юм шиг сууж уургалсан эцэд нь шуутай юм шиг татаж эрмгийн хүлгийн нуруунд дээр цав утсан юм шиг зогтож энд хуран цугласан энэ ард түмнийг нэг өнөөдөр нэг баясгаад өгөөрэй гэж би эрхэм адуучин залуучууд та бүхнээс хүсэж байна. За ингээд бүх нийт
Ачуутан залуу та бүхэндээ амжилт хүсье. За сайн байцгаана уу. Энэ хорон цугларсан нутаг нутгийн шилдэг, баруун бүсийн шилдэг адуучдаа энэ өдрийн мэнд хүргэе. За ингээд Өвөрнгай аймгийн баруун бүсийн аврал шалралт тэмцээн нодлон Өвөрнгай аймгийн Баян гол суманд зохион байгуулагдаад энэ жил нарийн тэл сумд зохион байгуулалт нарийн тэл сумын адуучдын холбоо болон ард иргэд малчид хөдөлмөрчид дэвийн тэтгэгчид засаг захиргааны удирдлагууд ингээд бүгд ирж сайхан тэмцээн уралдаанаа өргөн дэлгэр хийхээр сайхан өдөр хорон цуглараад байна. Ингээд бүх сайхан оролцож байгаа адуучдаа энэ өдрийн тэмцээн уралдаанд нь өндрөөс өндөр амьдарч хүсье гэж хүсье өрөөё. Тэгээд өнтөө сайхан өвлдөд өрн хавартаа мэд сайхан залгацгаороо гэж хүсье өрөөё. За өнөөдөр ингээд баруун бүсийн тэмцээнд маань зориулсан ирсэн нийт адуучдаа баярлалаа. За тэгээд энэ тэмцээнийг ивент тэтгэж байгаа аймгийн алдар туяа Бавуух 2 дугаар багийн засаг дарга Базар садах нартаа баярлалаа гэж хэлье. Аймгийн начин Бацаахаа бас ивент тэтгэж оролцож байна. За Өвөрнгай аймгийн баруун бүсийн аврах шалгуурлах хатуучин тэмцээний үеэр аймгийн аврах хатуучныхаа болцлыг хангасан. За 30 улс сумын харьяат за улсын аврах шалгуурлах хатуучин тэмцээнд 2 удаа хөрөл медаль, аймгийн аврагаас 2 удаа хөрөл медаль үрдсэн Батцуурын Мегмар доржид аймгийн аврах хатуучин цал тэмдэг гардуулж байна. За Монголынхаа хөндлөн гулд явж отор нүүдэл хийж байсан хөрөн зэр татуутай уурган хүрэн алдсан мартай Батцуурын Мегмар дорж аймгийн аврах хатуучин болж байна. За Монгол улсын аврах хатуучин доржийн охин тогтохтой нийлээд аймгийн аврах улсын аврагт оролцож явсан хатуучин залуу. За өнөөдөр аймгийнхаа бүсийн аврах шалгуур хатуучин тэмцээний үеэр цол тэмдгээ гардаж авч байна. За тэмцээн уралдаанд нь өндөр амжилтыг хүсэмээрэй. За сайн байцгаана. Өвөрнгай аймгийн баруун бүсийн адуучдын одоо тэмцээн манай Өвөрнгай аймгийн нарийн дэсэнд амжилттай зохион байгуулагдаж байна. За энэ дарга хэмжээнд болохоор баруун бүсийн 30 төгрөг богод баруун баялаа хайрхамтлаа авийн нарийн тэл хэмжлэн сумдууд юм сайхан 90% гайхуулсан сайхан залуучууд маань оролцож байна. За тэгээд миний бие бол одоо Өвөрнгай аймгийн нарийн тэл сумын Баянтаг 2 дуурайгийн засаг дарга Базар сад гэдэг залуу байна. За тэгээд энэ нутаг орондоо нас сайхан Монголынхаа өв соёл түүхийг хадгалж байгаа залуучуудын донд маань энэхүү арга хэмжээ зохион байгуулагдаж бас баг оролтын зүгээс сайхан талархаж хүлээж авч байгаа. Тэгээд энэхүү арга хэмжээнд бас эхний 5 байрны залуучуудад бас урамшуулж өөр юм бий бас 5 дугаар байрыг ивент тэтгэж оролцож байгаа. За тэгээд энэ сайхан залуучуудаа амьдралд нь эрүүлэх аз жаргал сайн самхныг хүсье өрөөё. За Өвөрнгай аймгийн нарийн тэл сум 2 дугаар багийн иргэ Бацаахан гэдэг хүн байна. За тэгээ баруун бүсийн тэмцээнийг сайхан зохион байгуулж байгаа Утхан Бат үүдэн болон энэ сайхан адуучин тэмцээ оролцож байгаа энэ бүх сайхан залуучуудаа бас амжилт хүсье. За миний хувьд болохоор одоо энэ адуучин тэмцээний 4 дугаар байрын шагналыг одоо бас ивент тэтгэж байгаамаа. Сайхан үлж байна. Сайн үлж байна. Баяр. Ирээд өстөр ирлээ хөө. Тэгээд одоо сайхан дүүгэн басна сайхан адуучин тэмцээн зохион байгуулж байгаа болохоор ивент тэтгэх гээд ингээд Улаанбаатар хотоос зориод ирлээ. Тэгээд үүдээ одоо амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд өнөөдөр баруун бүсийн тэмцээн маань амжилттай сайхан эхэлж байна. Баруун бүсдээ 8 сум орж байгаа. 8 сум 8 сайхан адуучид ирсэн байна. Бас өнөөдөр тэгээд Тэнгэр хангаа сайхан ивээсэн сайхан дулаах өдөрс таарч байна уу адуучин тэмцээн маань. За тэгээд энэ адуучин тэмцээнийг маань зохион байгуулахад бас ивент тэтгэсэн улсууд маань байгаа. За тэгээд тэрүүн байрыг би өөрөө адуугаар шагнаж урамшуулж байгаа. 1 дугаар байрыг, 2 дугаар байрыг аймгийн алдарч яваас Цэрэн буух маань ивент тэтгэж бас оролцож байгаа. Тэгээ 3 дугаар байрын болохоор юуны Баянтаг 2 дугаар багийн засаг дарга Базар садах маань ивент тэтгэсэн. 4 дугаар байрыг аймгийн начин Бацаахаа маань ивент тэтгэж оролцож байгаа өнөөдрийн тэмцээнийг. За тэгээд өнөөдрийн тэмцээн оролдоонд ирсэн залуучуудаа бүгдэнд сайхан амжилт хүсээд тэмцээн оролдоонд цаг оролцоорой гэж хүсье. За тэгээд энэ жил манай нутагт маань өвлөлт сайхан болж байна. Тэгээд нутгийн зоолондоо ивент тэтгэсэн хамтарч ажилласан бүх улсуудаа өвлийг сайхан өнтөд аваарай гэж хүсье доо. За их мөндөд төлөөлөл үзэгч та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая.
За бид бүгдээд одоо Монгол улсын дархан аврах Даштржийн тэрэн нутгийн төрсөн нутгийн нарийн тээс сум шарга баг дээр одоо Уранга аймгийн баруун бүсийн сумдуудын адуучин тэмцээн зохион байгуулагч амжилттай зохион явагдаж байна. За манай нутаг бол одоо алдарсан цуудандаа төрсэн ийм сайхан нутаг байдаг. Монгол улсын тод манлаа уяач Ганбаатар, Сөрөнжиг мэд. За дархан аврах, Сөрөн тогтох, Даяар дуусах мэрэгэн Пунсал дулам гээд 93 наадмын ерөөсөө төрүүг авчээсэн ийм алдартай нутгаа. За Монгол улсад уртын дугаараа 5 гавьяат ардын жүжигчин төрсэн байт юм лээ. Үүний нэг нь бол Монгол улсын ардын жүжигчин Дамдаг өвийн Дүшин жаргал гээд ингээ соёлын өв багтсан ийм сайхан алдартай суудан нутгууд. Буурлаг өгд бид нар одоо бурхад мэндэлсэн энэ Деважингийн орон үлдээж өндөр уулсаар хүрээлэгдсэн өргөн мэх тал нутгийг нь бидэнд үлдээсэн. Тийм учраас бид бүгд одоо буурлаг өгдийн энэ нутгийг сайхан эрүүл авч явах ёстой. Уул уурхай аль болох хөгжүүлэхгүй байх ёстой. За тэгээд ард түмэн маань энэ алууных их соёлтой холбогдож залуучуудаа хот руу биш моциклоос нь буулгаж одоо морин дээр нэргүүлж мордуулах ийм ажлыг бас анхнаасаа ингээ өрнүүлээд явж байна. За тэгээд нарийн тээс сумд болж байгаа нөхөө адуучин тэмцээн маань энэхүү эхэлж байна. Энд хорон зугларсан адуучтай маань одоо уургалчмаар сурцтай юм шиг сууд уургалсан эзэд нь одоо шуутай юм шиг татаж эрэмгийн хөлгийнхаа нуруунд дээр цав утсан юм тогтож энд үзэгч байгаа бүх үзэгчдийг нэг баясгаж өгөөрэй гэж бас хүсье. За энэхүү ингээд нарийн тээс сумд болж байгаа адуучин баруун бүсийн адуучин тэмцээн байна. Энэхүү эхэлж байна. Ингээд ихэм үзэгч та бүхэн минь шимтэн үзээрэй. За Өвөрхөнгөн аймгийн баруун бүсийн аврах шударга адуучин тэмцээний салхийг нээж Өвөрхөнгөн аймгийн нарийн тээс сумын ариат Баянтэг 2 дугаар багийн адуучин Даваа давгийн Батбаяр салхийг нээж байна. Арагтай тэмцээнд оролцоогүй. Сайхан морьтой явган шургуулаад тэмцээн уралдаанаа нээж байна. За харин тэмцээн уралдаан зохион байгуулахад ирнэ нутгийн ард иргэдийн бас дэмжлэг их байдаг. За монголчууд ёс шомгоор төр дүмбүр гэж ярьдаг. За Даваа давгийн Батбаяр адуучиндаа ажил амьдралд нь хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөе. За Өвөрхөнгөн аймгийн баруун бүсийн тэмцээн уралдаан эхлэхэд бэлэн болж эхний сум болох Үүдэл сум Баянгол сумын адуучин залуучууд гарч ирж байна. За Баянгол сумаас аймгийн аварга аймгийн бүс сумын аваргаас медаль хүртэж байсан Отхон баярын Чулуун тогтох. За 2025 оны Монгол улсын аварга шударга адуучин тэмцээнийг ивент гэж оролцсон Эрдэнэ билгийн амар мэнд. За сумын аварга шударга адуучин тэмцээнд 2 дугаар шилгарсан Ганбаатарын Жамбал, Өлзий дулмын Даваа нэм, сумын аварга адуучин Дашчирүү наргаж ижээ. За Баянгол сум аймгийн бүсээ өнгөрсөн жил зохион байгуулсан. За сумын аварга 2 жил дараалан зохион байгуулж байгаа. За Отхон баярын Чулуун тогтох ивжээ. Баянгол сумын ихний адуучин. За шуура алдаад уургаа шүүрч байна. За 3 минуттай мөртөө шургуулж байгаа. Мөртөө шургуун дээр нь 3 мөрөг гарч өгсөн. За үзүүрэн гэдэг уургалсандаа. За гол нь зогсоох ёстой. За эдий ханаруулсан ч гэсэн уурга хаан мултлагаас шалтгаалаад оноог нь өгч байгаа. За Чулуун тогтох сумын аваргатай 3 дугаар байр, аймгийн бүстэй 2 дугаар байр, аймгийн аваргаас хөрөл медаль хүртсэн адуучин залуу. Явган шургуулаар ганган шургуулд юм аа. Сайхан ургална. За явган шургуун дээр бүхэл 9 өнөөгөө аваад нийлбэр оноо 15 гонот толж байгаа юм байна. За 3-4 жигтэн оролцож байна. Оноогоо нөхөд идэг явган шургуун дээрээ. За амар мэнд явжээ. Сумын аваргаас хөрөл медальтай адуучин залуу. За дашуурн дээр дутаад уургаа шүүрч байна. За 2024 оны сумын аварга 2025 оны улсын аваргаас дэмжин ажиллаж байсан. Сэтгэлтэй адуучин залуу штэ. За мөртөө шургуун дээр 226 оноо, нийлбэр оноо 9 оноотой болж байна. За бид бүхэн удаа шууд харж байна. Сайхан ургалжтай. Уурган барин ч одоо саймар байна. За явган шургуун дээр 9 оноо бол 18 оноотой болно. За наанаас итэж байгаа шургуулах нь 2 мөр гадарс 2 мөрний цаатлыг шургуулсан боловч за ханаруулж ирээд тэр чигтээ чирэгдээ гараа авчлаа. За 3 оноотой болоо нийлбэр оноо 12 оноотой тэмцээн өндөрлөж байна.
Заганбаатарын Жамбал гарч ирж байна. Хонгор мөртэй. За дашуурн дээр нилээн дутсан мөрний явдлаа жангалсан уурга шүүрчээ. За 3 оноотой мөртэй шургуулгач байна да. Мөртэй шургуун дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн. Алдаж байна. За аюун шургуун дээр нь ганц цэцэр гаргаж өгсөн. Шургуулсаа. За дутчууны өдрийн бас азод гэж байдаг. Аюун шургуун дээр бүхэл 9 оноо аваад 12 оноотой болж байна. За сумын амаргад дуучин ташчирүү. За гуйгуулдаал гарч ирлээ даймарныхаа ирчээр. За дашуура шүүрээд завуурга шүүргсэн болооч алдаж байна. За 3 оноотой мөртэй шургуулж байна. 3 адуу гарсан. За тэр хүндэнд нь байран дээр нэргүүлээд л бүхэл оноо авчиж байна да. За 4 адуу гарч ирсэн юм байна. 2 адууны цаатлыг шургуулж идэг л байна. За сумын амаргад дуучин 12 оноотой явган шургуулж байна. Алдчихлаа. За Баянгол сумын сүлийн адуучин Өлзий долбын даваан юм гарч иржээ. Хүрэн алдсан бартай. За ургаш үрчээ. За 6 оноотой болсон. За мөртөө шургуун дээр нь сайхан жадуу гаргасан да. Гошуулчих юм аа. За их хаширлчих юм аа. За явган дээр дүүрэн шургуулна да. 4 мөрийг гаргаж өгсөн. За үзүүрийн хээр мөрийг байран дээр нэргүүлээд бүхэл 9 оноо аваад 15 оноотой болж байна. За би дүүхэн удаа шургуул тарж байна. За дараагийн сум болох Баруун Баян улаан сумын шилдэг 5 адуучин руу гарч ирж байна. Баярмаагийн Мөнхөлзий, Алтан гэрлийн Сумья Озар, Жанцан даржийн Бумбаяр, Эрдэнэ билгийн Оргил бол Давг бонцгийн Энг чаргал нар гарч ирж байна. За Аврангай аймгийн Нарийн сумын адуучдын холбооныхон аймгийн бүсээс амжилттай зохион байгуулж байна. Бай шагнал өндөртэй. За нутгийн ард иргэд нь бол тэмцээнийг шимтэн сайхан үздэг ард түмэн байлаа. За ихний адуучин Баярмаагийн Мөнхөлзий гарчээ. За дашуура алдаж байгаа маань мөрний явдлаа зассан уурга шүүрээд авч байна. За уурга шүүрэгтэй дашуура алдаж байгаа болоо да. За мөртэй шургуун дээр нь 3 мөр гаргаж өгсөн. За 2 адмын цаатлыг шургуулсан болооч. Уурганы хувийн дасарч үгүй юу. За өөрөө ч унчлаа. За Алтан гэрлийн Сумья Озар гарч иржээ. За дашуура шүүрж байгаа маань. За дашууртайгаар уурга шүүрчээ. За уурганы шүүрэн дээр бүхэл 9 оноо авч гаргаж байна. За би дүүхэн удаа шүүрүү тарж энэ. Уургыг бол одоо яг л харсан зэгтэй шүүрээд авсан. За 9 оноотой мөртөө шургуулсан болооч мөртөө шургуун дээр алдаж байна. Явган шургуулна. За явган шургуун дээр 4 мөрийг гаргаж өгсөн үзүүрийн адууг шургуулсан. За лавхан хийгээл базж идэг залуу байна да. Ер нь урагшаар гიშгэтлээр нөгөөгүй багш. Ер нь 2 3 гიშгээл одоо эргэж байна. За гарын тамир сайтай шуу сайтай залуу байна. Жанцан даржийн Бумбаяр саарл мөртөө явжээ. Замарны зөвдө тонгоохонд шүүра шүүрэгтэй зааврын мөр заг тусаад нойлчж байна. Замартай шургуун дээр нь саарл мөрийг гаргаж өгсөн да. Алдаж байна. За Эрдэнэ билгийн Оргил болд гарч иж байна. Шүүра алдаж байгаа маань уурган дээр уургын мөр. За уурганыхаа хувьнаа шүүрлээ. Шууд нойлж байна. Замартай шургуун дээр нь халдсан мөр гарч ирсэн. Дутаж байна. За Баруун Баян улаан сумын сүүлийн адуучин Давг бонцгийн Энг чаргал гарч иржээ хүрмэртэй. Шүүра шүүрэд морийг үдиж хөдөлгөөд уурга шүүрж байгаа маань. Мөртэй шургуун дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. За дондолж явж байгаа цав дээр мөрийг шургуулсан болооч алдаж байна. За Аврангай аймгийн Тарагцсан шилдэг 5 адуучин руу гарч ирж байна. За өнөөдрийн тэмцээн уралдаанд адуун зүрэг аруулж дэмжлэг үзүүлж байгаа Мөнх хотын Алтан гэрэл, Алтан гэрлийн Гомсүрэн, Батагийн Сундуй, Баточрийн Эрдэнэтэр, Мөнх очрын Дашгэрэл нар гарч иржээ. За тэмцээн уралдаанд зохион байгуулахад адуун зүрэг аруулж байгаа хүмүүс эрхэм чухал байдаг. За Монгол эх орны өнцөг улмбарт адуучин тэмцээнийг сайхан хөгжиж за өнцөг улмбарт адуучин тэмцээн сайхан бас зохион байгуулдаг болоод байна. За энэ жил Монгол улсын аврах шалралт адуучин тэмцээнийг Өвөрнгай аймгийн адуучдын холбоон дэргүүн зогц сайхны давг дэрж даргын хэмжлэгтэй амжилттай зохион байгуулагдсан. За Өвөрнгай аймгийн адуучин залуучууд адуучин тэмцээнд ороо сурчсан. Тэмцээн уралдаанд зохион байгуулалт сурцсан залуучууд байдаг. Мөнх хотын Алтан гэрэл за өнөөдөр адуун зүрэг оруулж дэмжлэг үзүүлж байгаа адуучин гарч ирж байна. За дашуура алдаж байгаа юм байна.
уурган дээр уурга шүүрчээ. Замартай шүргэн дээр олон мөрийг гаргаж өгсөн. Саарих нь мордууд гарч байгаа да. Тооцоол алдаж байна. Салтан гэрлийн гомхүү. Саада шүүраа шүүрч байгаа юм байна. Зааварга шүүрнэ. Уургын уурган дээр гараад уурга алдчих юм да. Замартай шүргэн дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн. Заав зүр явж гад славхын хийгээд ургалсан. За өөрөж унчих юм да. 2-2-6 оноо нийлбэр оноо 9 минуттай болж байна. За би дүүхэн удаашруу тарж ин да. Уургын мөр жоохон дөвччихтэй. Яа. Бүхэл 9 оноо авахс боломж байлаа. За юуган шүргэн дээр 9 оноо бол 18 минуттай болно да. Алдаж байна. Бат сайхны сундуу гарч ижээ. За надраас адуун зүрэг оруулж байгаа залуу да. За да шүүрээ шүүрээд уурга шүүрээд авсан. За би дүүхэн удаашруу тарж ин да. 9 минуттай мөртөө шүргүүлж байна. Мөртөө шүргэн 3 мөр гаргаж гисэн. За 3 мөрний дунд нь явж байгаа шүргүүлсэн. За таваргалсан. Унжаалахгүй унах юм байна. Унаад багс нь мөртөөгөө бүр унаад. Загал нь одоо уурга мулталчих хэрэгтэй. За тэгвэл 1 оноо хасагдаад 2-6 оноотой болно 3 шүүгчийн. 15 оноотой явган шүргүүлж байна. За хээр азрыг уургалаа. Бүгд 24 оноотой болж байна. Тарагцмын дараагийн адуучин Батчрын Эрдэнэбаатар гарч ижээ. Шарга бартай. Ташуура алдаж байгаа маань. Орны явдлаас сад уурга үзүүр дөрөхөн шүүрээл. Авлаа. Зайр наалтах хэрн шахлаа да тэгээ сайн залуу байна. Мортой шүргэн дээр нь ганц мөрийг гаргаж өгсөн. Алдаж байна. Тарагцмын сүүлийн адуучин Монкочрын дашгэрл буурламртай явжээ. Морины зөвлөд тонгоохонд шүүраа шүүрч байгаа юм байна. Саришээ сайхан өндийг морины явдлаас сад уурга шүүрч байна. За уурга шүүрэн дээр 9 оноотой болж байна. За гол нь уурга шүүрэн дээр залуучууд оноогоо алдахгүй бүхэл оноотой дэшээ гарч ирэх хэвээр. За манай дашгэрл бан дүүрэн оноотойгоо мортой шүргэл харуулж байна. Мортой шүргэн дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн. Дуутчлаа да. Явган шүргэн дээр бас л 2 мөр гарсан. Итгэж байгаа шүргүүлсэн. За да өөрөө жунлаа дуугаж унгаалаа. За бас л эрмэг адуучин бай шүү. За би бүхэн удаашруу тарж байна. Завааргүй сайхан шүргүүлжтэй. 15 минутаа болсон. За хархан 7 сумын шилдэг 5 адуучин залуу гарч ирж байна. За аймгийн аврах шилруу адуучин дэмжээнд 4-р байр шилгарж ирсэн Бямдорж. Сумын аврах адуучин Батминдийн Нямбаатар. Сумын аврахтай 2-р байр шилгарсан Батминдийн Нямбаяр. Адиа тогтхын Бямдорж. Батчаргалын төмөн насны наргаж ижээ. За хайрхан 7 сумын адуучин залуучуудээр нь аймгийн бүс, аймгийн авраг, за тогтмол оролцож байгаа аймгийн аврагаас залуучууд медаль аваад эхэлсэн. За үндэсний 7 дугаар наадмын бугуулын төрлийн авраг адуучин манай Волдоотор авраг адуучин хайрхан 7 сумынхчтай. За аймгийн авраг шалруу адуучин дэмжээнээс хүрэл медаль хүрдэж байсан. За манай Бямдорж гарчээ. Уурга шүүрхтэй алдаж байна. Уурга шүүрэн дээр нойлчж байна штэ. Мортой шүргэн дээр 3 мөр гарч ирсэн. За үзүүрэн адуу шүргүүлсэн. Уурганы ховн тасарчих юм аа. За хайрхан 7 сумын авраг адуучин Батминдийн Нямбаатар гарч ижээ. Ташууртайгаар уурга шүүрсэй. За бүхэл 9 оноотой мортой шүргүүлхэндээ. Ана бүхэл байндаа сайхан шүргүүлэн 2 мөрийг гаргаж өгсөн. Та алдчих юм ба. За болохгүй юм тэгэл болдгүй юм да. Алдаж байна. За Батминдийн Нямбаяр гарч ирж байна. Сумын аврагын 2-р байрын шагналд адуучин. За шүүр уран дээр бас л бүхэл 9 оноотой болсон. За би дөхөн удаашруу гарч морины явдал сайхан байна. За мортой шүргэн дээр 3 мөрийг гаргаж өгсөн. Үзүүрийн адуу шүргүүлсэн. Уурга алдаа тавиад дуучих юм аа. За юун шүргэн дээр заата мэдрэмжтэй залуу байна да. Хойшоогоо нилээн алхаж байгаа уургалчлаа да. За адуу ер нь урдуур нь ойрхон гарсан. За тэрийг бол одоо үнэхээр сайхан мэдэрч байна. За хойшоо 2-3 алхаж байгаа уургалж байна. За 15 минут болж байна. За Батчрын төмөн насан гарч ирж байна. За шүүрэ шүүрч байгаа маань уурга шүүрнэ. Уурга алдсан да. За мөртөө шүргэн дээр бас алдаад тэмцээн өндөрлөж байна. За хайрхан 7 сумын сүүлийн адуучин Адиа тогтхын Бямдорж гарч иржээ. За сайхан явсан. Шүүрэ шүүрсэн мөрний явдал хөл алдсан уурга бас шүүрч яадаг. За уургын мөр хөл алдсан. За тэгтээ адуучин залуу маань өөрөө анхаарлаа сарин сөнгөө. Уурга шүүрэн дээр сайхан оноо аваад мөртөө шүргүүлж байна. Мөртөө шүргэн дээр олон мөрийг гаргаж өгсөн. За айл мөрийг ч одоо шүргүүлж болохоор байна да. Сайхан мөрдөө ялгчихсан. Аавын хүүхдүүд одоо ялгахгүй сайхан гаргаж өгж байгаа. За мөртөө юм шүргэн дээр хоёулын дээр нь болсонгүй.
Задаргын сум болох богд сумын дуучин залуус гарч ижээ. Том биерийн эрдэн сүрэн сумын авраг дуучин бүрүү чулууны ариун бод наргаж иж байна. За хоёр дуучин маань эвтээ сайхан оролцож, хоёр биндээ адуу сайхан шахаж, амжилттай оролцсондоо холоос ирж ирсэн. За эхний дуучин Отгонбатын эрдэн сүрэн явж байна. За ургийн мөрөө нэлээд чирэн гойдлаа. За дашуур нар тонгоохтой морины явдал алдаад за хоёр талдаа сэлэхэндээ унчих юм аа. За дашуур нар тонгоохтой л ерэн жоох өөрөө тэнцвэрээ алдсан штэ. За тэгээд тэр ирчиндээ нөгөө талдаа сэлэхсэн болооч мориноос унчиж байна. Үзүүрэн душруулсан болооч дутж байна. За богд сумын сүүлийн дуучин ариун болд гарч ирж байна. Хүрэн зэр дэвртэй. За дашуурны зог туссан. За ургийн мөрөө явуулсан. Уурын дээр ургаж хүрчээ. За 3 оноотой мөртөө шургуулгаар байна. Олон мөр гарсан зөв талаас шургуулдаа алдаж байна. За дараагийн сум болох 30 сумын шилдэг 5 дуучин залуу гарч ирж байна. За аймгийн авраг дуучин Батцуурын мегмор дорж, Батцуухийн давхар баяр, Бямдаржийн тайван дорж, улам тогтхын тогмөд сугар, Банзрагчийн гэлэг баримт наргаж иржээ. За Батцуурын мегмор дорж, за энэ жил сумын аврага зохион байгуулсан. За сумын адуучдын холбоонд тэргүүнийг бас хийж байгаа. За Монголынхаа хөндлөн голд туулж явж, голтор нүүдэл хийж байсан. Хүрэн зэр дадуутай, хүрэн галзан уургийн мөртэй. Улсын аваргаас 2 хүрэл медаль, аймгийн аваргаас 2 хүрэл медаль хүртсэн адуучин залуу. За сумынхаа адуучин залуучдыг нэгтгэл аймгийн бүстэй оролцож байна. За аймгийн аварга адуучин Батцуурын мегмор дорж, хонгор мөртэй явж байна. За шүүраа шүүрсэн уурган дээр ирээд уургийн мөр уургнаас арай жоохон ходор гарчлаа да. Мөртэй шүрэн дээр 3 мөр гаргаж гисэн 3 оноотой шургуулсан алдаж байна. За Батцуухийн давхар хоёр гарч иж байна. Хэр алг мөртэй. За шүүраа шүүрсэндээ. За шүүртэйгээр уургаа шүүрсэн. За мөрний явдал жоохон суларсан 6 оноотой болж байна. За олон мөр гаргаж гисэн зөв талаас шургуулж байна. За уургийн мөр хитрхи хөдөлчлөө штэ. За уургийн мөр ер нь бас чухал шүү. Дагаа хөдөлгөхөд ууруулахад бас хэцүү байдаг. За Бямдаржийн тайван дорж, за алг мөртэй явсан. Дашуурн дээр нэлээд дутсан морины явдлаас ассан уургаа шүүрч байна. За 3 оноотой мөртэй шургуулнда. За мөртэй шургуун дээр үзүүр дээр 2 мөр гарч ирж байна. Алдчихлаа. За улам тогтхын тогмод сугар. За дашуураа алдаж байгаа юм байна. Уурган дээр ирээд бас уургаа алдчихлаа. За мөртэй шургуун дээр оноо авъя шүү. За арай л тулцсан да сая бол алдаж байна. За 30 сумын сүүлийн дуучин Банзрагчийн гэлэг баримт алг мөртэй явсан. За уурган дээр уургын мөр хол өнгөрлөө. За мөртэй шургуун дээр 3 мөрийг гаргаж гисэн хөр мөрийг уургалсан болооч алдаж байна. За дараагийн сум болох Хөөсийн 8 нур Өвөрнгай аймгийн Оян сумын шилдэг адуучин залууч гарч ирж байна. За Өвөрнгай аймгийн Баруун бүсийн авраг адуучин Лагнаа дорж, Юурагийн Батэрдэн, Батуулдын Лавг дорж, Дамдын сүрэнгийн Дашним, Баатар сүрэнгийн Пүрүү дэш наргаж ирж байна. За энэ жил 5 сайхан залуу ирж оролцож байна. За дараа жил аймгийн бүсээ Оян сумын адуучин залуучууд авч зохион байгуулахаар болсон. 2026 онд аймгийн бүсийн авраг адуучин Лагнаа дорж гарч ижээ. Боромортойгоо сайхан жимэрдээ сайхан явна. За шүүрээ алдаад уургаа шүүрээд авч байна. За энэ жил талын дөмөө адуучин тэмцээнд Өвөрнгай аймгийн төлөөлөн хан энтийн нутаг хааны өмдөр домдор очиж оролцоод үтсэндээ адуучин. За Юурагийн Батэрдэн гарч иж байна. Хэр мөртэй. Дашуур шүүрсэн юм байна штэ. 6 оноотой болж байна. За мөртэй шургуун дээр ганц мөрийг гаргаж гисөө зөв талаас шургуулсан. Тооцоол алдаж байна. За явган дээр алдах юм бол одоо тэмцээн өндөрлөн сайхан хонгор мөрийг гаргаж гисэн алдаж байна. За оюун сумын дараагийн адуучин Батуулдын Лавг дорж гарч ижээ. Хүрэн алдсан мөртэй. За шүүр алдаж байгаа юм байна. Уурган дээр бас тооцоол алдаж байгаа юм да. За мөртэй шургуун дээр ганц мөрийг гаргаж гисэн буурал мөр алдаж байна. За Дамдын сүрэнгийн Дашним. За мөрний зөв тонгоохонд шүүр алдаж байгаа юм байна. Мөрний явдлаас ассан уурга аваад өндийсэн. За одоо нөлчих юм да. Самартай шургуун дээр 2 мөрийг гаргаж өгч байгаа юм байна. Уургалсан болж уурган голоор нь уурчих юм аа. За оюун сумын сүүлийн адуучин Батцүрэнгийн Пүрүү дэш хөр мөртэй явсан. За шүүрээ алдаж байгаа юм байна. За ихтэй боломж байгаа мөртэй шургуун дээр оноогоо авах юм бол явган шургуулаа 3 мөрийг гаргаж өгсөн алдаж байна. За Өвөрнгай аймгийн Төгөрг сумын
3 залуу гарч ирж байна. За зүүн гар талаас Бямбдоржийн даваа сүрэн, Дорж давгийн Дамдын сүрэн, Ган дөмбөрийн Санчир нар гарч ирж байна. За өнөөдрийн тэмцээн уралдааныг Өвөрангай аймгийн Нарийн Тэ сумын ядуучдын холбооныхан нутгийн ард иргэдтэйгээ нийлэн амжилттай зохион байгуулж байна. За Нарийн Тэ суманд Монгол төмний хиймрийн бэлэгдэл Монгол адуу энэхүү сайхан өв соёлыг дэмжин ажилласан бүх хүмүүстээ дахин баярлан талснаа илэрхийлье. Адуугүйгээр, адуучингүйгээр Монголыг төсөөлөхгүй. За Бямбдоржийн бат сүрэн гарч ирж байна. Хэрмэртэй. За шүүрээ алдаж байгаа мэд уургын морийн цог тусаад байна. Завуурга шүүрсэй. Загварун өнөттэй мөртэй шургуулгаар байна да. За эхний ядуучин 24 оноотой болоод тасарчихсан байгаа. За мөртэй шургуулгаар алдчихж байна. За Дорж давгийн Дамдын сүрэн саарл мөртэй явж байна. За дашуурн дээр дутсан да морины явдлаа зассан. Зааварга шүүрчээ. 3 оноотой болсон. За бид бүхэн удаа шургуул тарж байна да. За мөртэй шургуул дээр 2 мөрийг гаргаж өгсөн. За өөрөө сайхан яваа шахсан болооч алдаж байна. За төгөрөг сумын сүүлийн ядуучин Ган дөмбөрийн Санчир гарч ирж байна. За дашуураа алдаж байна. Морины зөвдөлд тонгоосон ууран дээр уургаж үрсээ. За мөртэй шургуул ганц мөр ирж байна да. За өөрөө тосгоод явсан зөрчлөө. За өнөөдрийн тэмцээн уралдааныг нутаг дээр гардан зохион байгуулж байгаа Нарийн Тэ сумын шилдэг 10 ядуучин залуу гарч ирж байна да. За Монголын ядуучдын холбооны дүрмийн дагуу аймгийн бүсдэр сум болгоноос 5 ядуучин за зохион байгуулж байгаа сум 10 хүнийг бас оруулж болдог. За Нарийн Тэ сумын ядуучдын холбоон дэргүүн сумын авраг ядуучин Даваа давгийн Отгон бат, Даваа давгийн Бат сайхан. За сумын аврагтай 2 дугаар байр шалгарж ирсэн Анх хоёрын Тэнүүн, Дорж давгийн Мөнх Эрдэнэ, Сандаг Эрдэнэ, Шийлэг дамб, Ган дулгын Цэдэн Содом, Ган дөгсийн Гом Дорж. За сумын аврагтай 3 дугаар байр шалгарж ирсэн Ган уйгийн Бат тогоо, Бат чулууны Пүрүү бат нар гарч ижээ. За өнөөдрийн тэмцээн уралдаанд 40 гаруй ядуучин залуучууд эдрийн жохоо сорин өрсөлдөж аймгийн бүс амжилттай зохион байгууллаа. За сумын ядуучдын холбоон дэргүүн сумын авраг ядуучин Даваа давгийн Отгон бат шарга мөртөө явжээ. За дашуура алдаж байгаа маань уурган дээр уурга шүүрээд авч байна. За 3 оноотой болсон да. Ер нь одоо багал оноо да. Уургын мөр нь одоо сайн юм аа. Уургын мөр дарь байдлаар нь дагуулаад хөдөлгөж байна. За бүхэл 9 оноо авсан нийлбэр оноо 12 оноотой болж байна. За өнгөрсөн жил аймгийн бүстэй 27 оноотой гарч ирээд 3 дугаар байр шалгарсан шүү дээ. Булган дээр унаад. За өнөөдөр ингээд бас л 21 оноотой гарч ирж байна. За харин сайн адууч юм аа. За 2 жил дараалан аймгийн бүстэй шигшээ шалгарна гэдэг чинь бас л сайн адуучны шинж. За ер нь залуучууд ер нь дөрвөн батлагснаас хойш хэдэн оноотой төрүүлсэн, хэдэн оноо авсан бай гэж асуудаг болсон. Дөрвөн дөрөлдөө оролцоод бүхэл 36 оноотой төрүүлж болноо. За Даваа давгийн Баасан бат дашуур уран дээр дөлчих юм да. Самартай шүрэн дранагаа аванда анага нөхөн уургалсан бол уургаалдаа 50 туучлаа. За Анх хоёрын Тэнүүн гарч ирж байна хэрмэртэй. За өнгөрсөн жил сумын аврагтай 2 дугаар байр шалгарсан ядуучин залуу. Замартай шүрэн дээр 3 мөр гарч ирсэн алдаж байна. За явган дээр алдтал юм бол тэмцээнэ өндөрлөндө 4 дугаарсан хонгор алдсан мөрийг уургалсан болж хушуулдаа алдчихлаа. За Дорж давгийн Мөнх Эрдэнэ гарч ирж байна. Шарга мөртэй. За дашуура шүүрээд авсан мөрний явдлаас ассан уургаж шүүрч байна. За бүхэл 9 оноотой болж байна да. За бид бүхэн удаа шүүрүүл тарж байна. Уургал яг л харсан зэгтээ шүүрээд авсан байна. Тэ шүргэн дээр нь 3 мөр гаргаж өгсөн зааварга мөр явуулсан боловч алдаж байна. Явган дээр алдах юм бол тэмцээн өндөрлөхөөр байна. Алдчихлаа. За Сандаг Эрдэнэ ягаан мөртэй явсан данаш. За дашуура шүүрээд уурга алдаж байна. 2 мөр гаргаж өгсөн. За үзүрэн гэдэг бугуулсан. За дэржигтэй явсараад нэг 3 оноотой болж байна. Борын Шийлэг дамб гарч ирсэн. За дашуура алдаж байгаа юм байна. Уурган дээр уурга шүүрсэн. За дашууран дээр жоохон тооцоол алдаж дээ. Цэвэрхэн донгоодог залуу байна. Морины явдал алдахгүй байна. Дашууран дээр тооцоол алдсан байна. Ган тулгын Цэдэн Содом хүрэн мөртэй явсан. За дашуураа шүүрсэн морины явдал жоохон суларсан морой гүдэ төлөвлөсөн. За уурган дээр тонгоож явсараад шүүрээд авсан. За нийлбэр оноо 6 оноотой болсон. 6 оноотой мөртэй шургуулна. За хангар алдсан морийг уургалсан. За бүргэний урдагөр давчихсан
уурга мулчих хэрэгтэй. За ямар ч гэсэн уурга мулталсан. Тэ цаана очиод унчих юм да. За буруу талаасаа зөв дууруулаад байгаа залуудаа. Цагаан төгсийн гомбод орч хэрмэрт явсан. За дэшүүраа шүүрсэн мөрний зөвдө тонгоосон уурга шүүрсээ. За бүхэл 9 минутаа болсон. Мөртэй шургуун дээр ганц мөрийг гаргаж өгсөн алдаж байна. Явган шургуун дээр шургууланд за 5 мөрийг гаргаж өгсөн. За уургалсан. Сологийн уургалдаг залуу байна да. Цагаан үеийн баттогоо гарч ижээ харамартай. Сумын аврагтаа 3 дугаар байр шилгарсан ядуучин залуу. За дэшүүрэн дээр утсан. Мөрний явдлаа зассан уурга шүүрч байна. За бид бүхэн удаа шурууд гарч байна. Уургын мөр явуулаа шахаад уургалсан да. Асуул сайн залуу сартай зэрдэмрийг уургалсан болж дагаа явчих байна. За өнөөдөр нэмцээ уралдааны сүүлийн ядуучин Батчолооны Пүрв бат гарч ижээ. Уурга нэг үлдээ сэлгэсэн. Уурга бас алдчих юм аа. За байтгаад алдсан байж та уурга бол. Мөртэй шургуун дээр 3 мөрийг гаргаж өгсөн дотож байна. За Өвөрхангай аймгийн адуучдын холбоо Өвөрхангай аймгийн баруун бүсийн аврах шалрууд адуучин нэмзэн амжилттай зохион байгуулж Өвөрхангай аймгийн нарийн тэ сумын яриад сумын аврах адуучин даваа давгийн отхон бат тэргүүн байр шилгарч 2 дугаар байранд Өвөрхангай аймгийн тарагт сумын яриад Бат сайхны сондууд орж 2 дугаар байр Баянгол сумын яриад Отхон баярын чулуун тогтох 3 дугаар байр Өвөрхангай аймгийн Уян сумын яриад Сумын авзар 4 дугаар байр шилгарч Тарагт сумын яриад Мөнхөчрийн Дашгирл 5 дугаар байр шилгарч байна. Зөвлөдөх шагжийн цэнхэр талаас сүлдэндээ мөнхөрсөн адуун сүргийнхаан бэлчээрээс сүндэрлэн харагдах өшгийн цэнхэр нуруунаас дахин энэ орооны амар амгалан алтгая. За нарийн тэсэнд Өвөрхангай аймгийн баруун бүсийн адуучин тэмцээн маань амжилттай зохион байгуулалт өндөрлөө. За тэгээ нарийн тэсэнд одоо харагт сумаас отоор ирж өвлжиж байгаа алтан гэрэл ах болон түүний өөр хүүхдүүд өнөөдөр адуучин тэмцээнд одоо адуугаа хаш ингэж оруулж өгсөнд нийт 100 олны хоомноос баясан талархснаа илэрхийлье. За энэхүү Өвөрхангай аймгийн баруун бүсийн аврах шалрууд адуучин нэмзэний 5 дугаар байранд Тарагт сумын яриад Мөнхөчрийн Дашгирл шалгарсан. За шагналыг өнөөдөр нэмцээ уралдааныг ивент гэж оролцсон Шарах 2 дугаар багийн дарга Баттуулгын Базар сад 400 мянган төгрөгөөр шагнал урамшуулж байна. 4 дугаар байранд Уян сумын яриад Алтан гэрлийн сумын авзар шалгарсан. За сумын авзарын шагналыг нарийн тэ сумын цэцэг дарга Сундуугийн Зогтоотор шагналыг гардуулж байна. За 3 дугаар байранд Баянгол сумын яриад Отхон баярын чулуун тогтох шалгарсан. За чулуун тогтохын шагналыг нарийн тэ сумын яриад аймгийн начин Содон дэршгийн Бат сайхан хувьяасаа 500 мянган төгрөгөөр шагнал урамшуулж байна. За 2 дугаар байранд Тарагт сумын яриад Бат сайхны сундуу шалгарсан. За шагналыг өнөөдрийн тэмцээн уралдааны гардан зохион байгуулсан нарийн тэ сумын адуучдын холбоон дэргүн сумын авраг адуучин даваа давгийн отхон бат. За өөрийнхөө адуун сүргээс хурдан удмын адуугаар шагнал урамшуулж байна. За энэхүү Өвөрхангай аймгийн баруун бүсийн аврах шалрууд адуучин тэмцээн амжилттай болж өндөрлөж тэргүүн байранд Өвөрхангай аймгийн нарийн тэ сумын яриад сумын авраг адуучин даваа давгийн отхон бат шалгарсан. За шагналыг нарийн тэ сумын яриад Баян тэг хариуцлага авсад компани захирал Өвөрхангай аймгийн нарийн тэ сумын яриад Монгол улсын авраг Даштарчин цэрэн тогтох хүү цэрэн тогтохын базар хэрэгжээ шагналыг гардуулж баяр хүргэж байна. За өнөөдөр Өвөрхангай аймгийн баруун бүсийн аврах шалрууд хадуурчин тэмцээн амжилттай болж өндөрлөж байна. Өнөөдрийн тэмцээн уралдааныг нарийн тэ сумын засаг даргын тамгын газар адуучдын холбоо, за багийн засаг даргууд, ард иргэд
Өвөрнгай аймгийн Адууштай албаныхаас хамжилттай зохион байгуулж байна. Өнөөдрийн тэмцээн уралдаанд манай даваа давгийн Отгонбот сумын авраг адууч мөн төрүүлж байна. За баяр хүргэе. За баярлалаа. За өнөөдрийн тэмцээн уралдаанд юун дээр анхааж оролцоо? Өмнөх амжилтаасаа дурдвал. За өнөөдрийн тэмцээн уралдаанд тэгэл яг жигтгэнд оролцоо гэж бодож оролцлоо. Оролцоо сайхан төрүүллээ. Өнгөрсөн жилийнхаа дутууг дүүргэж сайхан төрүүллээ. 27 оноотой нэгээр 27 оноотой дээш ангарч ирээд 3 руу орсон. Энэ жил сум аврагтаа төрүүлсэн. Тэгээ Ахтнүрөөтэй сорилготой очиж юунийхаа Ахтнүрөөд ирэхээ авсан байсан. За өнөөдөр ямар хүмүүс ивент гэж оролцоо? За өнөөдөр манай Баянтаг 2 дугаар багийн аймгийн алдартай Цэрэн буух маань бас 2 байрын ивент гэж оролцлоо. Аймгийн начин Батцаах ах маань бас ивент гэж оролцлоо. Багийн засаг 2 дугаар багийн засаг дарга Базар садах маань бас ивент гэж оролцлоо. Тэмцээн орлоо. Тэмцээн орлоо ерөнхийдөө сайхан болж өндөрлөө. Тэгээ Зотроор иваа энэ тарах цумын алтан гэрлэх түүний хүүхдүүд энэ сундын мөндөө эднээс гадуу малаар оролцуулж өглөө. Бас сайхан тэмцээн орлоо боллоо. Замдгаа. За аймгийн бүстэй төрүүлвэл аймгийн аврагтаа оролцох хэрэг авна. Мөн дээрээс нь улсын бүсэд оролцох хэрэг авна. Улсын бүстэй төрүүлвэл улсын аврагт оролцох хэрэг авна. За тэгээд дараагийн тэмцээн уралдаанд нь өндөр амжилтыг хүсэнгэрээ. За баярлалаа. Тэр ерөөл автор шиг. За өнөөдөр аймгийнхаа бүсэд 2 дугаар шалгарч байна. Баяр хүргэе. Өөрийгөө сайхан Монголын ард түмэн дэлгэрэнгүй сайхан танилцуулаач. За баярлалаа. Наг өөрөнгөө аймаг тарах цум яриад залуу малчин сундыг гэдгээ. Батагийн сундыг. Өмнөх амжилтуудаас Суморн тогтоол. Адуучин тэмцээн ингээд сайхан одоо зохион байгуулагдаж байна. Ер нь одоо ингээд олон тэмцээн уралдаан болж штэ. Өөр одоо хэр бэлтгэл сургуулаа базааж байна. Өөрийнх юм чи жоохон базаасаа. Нэрэн тэл дотроор байгаа. Тарахтаас ирээд. За тэгээд олон сайхан тэмцээн уралдаанд амжилт гаргаж олон сайхан залуучуудтай хэн тэмцээн бас өрсөлдөж яваарай. Тэгэлгүй. За баярлалаа. За дараагийн тэмцээн хаашаа гэж бодож байна. Одоо тийш хийх юмгүй нөө. Мөрөөнөд хүч ахад сайхан зөвлөн юу байдаг вэ? Тэгэл сайхан шүү дээ. Мөрөөнөд хүч ахчихсан. За Өвөрнгай аймгийн Уян сумаас сумын язар аймгийн бүстэй 4 дугаар шалгаж байна. За баяр хүргэе. За баярлалаа. За өнөөдөр юун дээр анхаарч оролцоо? Өмнөх амжилтаасаа дурдвал. За өмнө сум орнотхдаа нэг жижиг хадганы шургуунд оролцож байр эзэлж байсан. За өнөөдрийн тэмцээнд чи яг тэгэл сандралгүй сайхан хаяад оролцъё л гэж бодлоо. Сайхан болж байна. Ивент хийж байгаа хүмүүс сайхан ивент итгэж байна. Өнөөдрийн тэмцээнд ямар нэгэн маргаан гарсангүй сайхан шудраг гоё тэмцээн боллоо. Өнөөдрийн тэмцээн оролдонд манай тарагт сумаас манай ташгирал 5 дугаар үе шалгарч байна. За баяр хүргэе. За баярлалаа. За өнөөдөр юун дээр анхаарч оролцоо? Өөрийнхөө урган мөртөө ярьж оролцоо. Тэглээ би одоо энэ нарийн тэл суманд отроор ирсэн байгаа адуутайгаа. Тэгээ өөрсдийнхөө мордоо шургуундаа оруулаад өөрийнхөө ургын хямраар оролцлоо. Тэгээ өнөөдрийн хувьд бол мордоо ургалах дээр л жоохон анхаарч ирсэн, тэгээд алдсан да. Өмнөх амжилтаасаа дурдвал. Өмнө нь гэвэл сум орон нутгата 2-3 удаа байр эзэлж исэн, нэг 2 удаач төрүүлж исэн. Тэ. Баг жижиг тэмцээнд. За тэгээд олон сайхан тэмцээн уралдаа хүлээж байгаа. Дараагийн тэмцээн уралдаанд амжилт хүсье. За баярлалаа. Та бүгдээ ажилч гисэн амжилт хүсье. За өнөөдөр аймгийн бүсээ Өвөрнгай аймгийн Адууштай албаныхан амжилттай зохион байгуулж байна. Дараа жил аймгийн бүс нь Өвөрнгай аймгийн Уян сум дээр баруун бүсэн зохион байгуулагддаг байна. Өнөөдрийн тэмцээний талаас сэтгэлээ болцож. Өнөөдрийн тэмцээн уралдаан сайхан л боллоо. Өргөн дэлгэр бүгдээрээ сайхан оролцлоо. Адуу мал сайхан дандаа морд ялгаж хассан байна. Өнөөдөр сайхан өдөр болж өнгөрлөө. Адууч сайхан нэгэн жигдгэн оролцож байна. Сайхан тэмцээн боллоо. Өөрөө чи хувьд яс нэг зүйлийг бас эхлүүлсэн гэж боддоо шүү дээ. Тэр нь юу вэ гэхээр аймгийн аварга хийхдээ ямар нэгэн хураамжгүй аймгийн аварга хийдэг бол Монгол орнд дээр. За энэ сайхан юг эхлэлийг манай Өвөрнгай аймаг эхлэегээл анх эхэлсэн шүү дээ. Одоо аймгийн аварга ямар нэг хураамжгүй хийж байгаа шүү дээ Өвөрнгай аймаг бол тий. Тэгсээд манайха хараар хийгээд манайх дараа жил нь 24 онд юу гэсэн аймгийн аварга хийсэн. Хураамжгүй эхний сум шалгарсан эхний 3 залууг оруулж яг үнгүй оруулсан. Тэгээ хоолунд бүх юмар нь хангаад
Тэгээ сайхан өнгөө оруулаад төрүүлсэн адуучинд нь мотоцикл тэгэл сая төгрөг тэгэл 700, 500, 300 гэдээ явчихсан та. Энэ жил бүрд сумынхаас амжилттай зохион байгуулсан тий. Засаглалын хамгийн газартайгаар нийлээд адуучдын албаных. Тэгсэн. Ерөнхийдөө бүр цумынхан сайхан хийсэн. Хойдон Өвөрнгай аймгийн авралын гадуучин тэмцээн баян өндөр сум хийх гэж байгаа. Баян өндөр сумын баян төлөв тэрхүүнтэй адуучдын албааны хийнэ гэж авсан. Тэгээд ер нь бол цаашдаа энэ бас болд ерөнхийдөө цаашдаа бодож байгаа юм. Энэ бас баруун бүс зүүн бүс гэсэн юмнуудаа ч гэсэн ерөнхийдөө сумаараа ингээд дагаад авч байгаа. Хураамжгүй бас нэг хийхгийсэн бодол байгаа. Тэгээд ядаж хураамжгүй маа хийхгүй маа гэхэд ядаж 50% үлчээс гэсэн бодол байна. За ирлээ. Тэгээд энэ өв соёлыг сайхан авч явж Өвөрнгай аймгийн нутгийн олон сайхан залуучуудыг нэг зорилготой, нэг бодлогод, нэг хамт олон болгож байгаас танай хамт олонд бас барьсан туснаа илэрхийлье. За тэгээд дараа дараагийн тэмцээн оролдоонд нь амжилт өсөд олон сайхан аваргуудыг нутгаас Өвөрнгай нутгаас төрөн гаргаарай. За баярлалаа. Бас танай хамт олонд бас ажлын өндөр амжилт хүсье. Бас сайхан тэмцээн оролдоонд хамтран зохион байгуулж, хамтран ажилдагт баярлалаа. За баярлалаа. За Монголын адуучдын холбоо, Монгол адуучин Entertainment-ийн хамт олон маань Өврийн сайхан хангай, Өвөрхангай аймгийн Нарийнтэй сумаас Өвөрхангай аймгийн баруун бүсийн аврах шалгуулах адуучин тэмцээнийг бүрэн ихээр нь бэлтгэн өргөлээ. Мориндоо хайртай хүн, эх орондоо хайртай гэдэг монголчуудаа морио униа. Вангийн хошуу даншгийн төрөө соёор холоо үрээ мөрний дахил шар талаар цуурэйлаа салхин хөлгийн химэр оршон төрүүлээ сайхан хангай нүхагта аргар хэрэн дангаашаа Монгол адуучин Entertainment. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Хушхан брэнд эрүүл хүнсээр дэлхийг дайлна.